За бидний мэдээллийн дараа Монгол Subaru автомашин компани хэд хэдэн баримт авчирч өгсөн юм. За баримтаас үзэхэд Монгол Subaru автомашин компани нь Япон улсын Subaru-гийн үйлдвэр болох Fujitsu-гийн шууд албан ёсны борлуулагч биш юм байна. Компани Subaru-гийн хятад дахь дистрибьютор болох Junji Subaru Tianjin компаниас машинуудаа авдаг юм байна. Тэгэхээр одоо энэ маань яг юу гэсэн үг вэ гэхээр манайх Junji маань Японтойгоо цаашаа гэрэлээд манайх Junji-тэйгээ гэрэлээд ингээд одоо машинаа татаж оруулж ирдэг гэсэн үг л дээ. Энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр компаниас худалдаа хийсэн үйлчлүүлэгчийн машин баталгаад хугацаа дуусаагүй байхад олон эвдрэл гарч эхэлсэн байдаг. Тэрээр авсан машин нь 2 сар хүрэлгүй эвдэрч эхэлсэнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу компанид хандаж өөрийг нь хохирлгүй болохыг шаардсан байна. Харин компани шаардлагыг огт хүлээж аваагүй, оронд нь онцлогоонд оруулах санал тавьжээ. Би бүр онцлогоонд зөвхөн өглөө гэж хэлээд бичиг гарын үсэг зурулаад энэ машиныг хүлээж гэж өгсөн байхгүй. Гэсэн чинь эргээд ирсэн чинь нөгөө хөгжим бүх юмаа зассан. Гэхдээ бүхэгний дуу одоо тэр бус гэмтлүүд бол байж л байгаа. Тэнгүүд би зөвхөн өөр компанид очиж Delta жишээлбэл Delta-гийн зөвхөн одоо тэр энэ бүхэгний одоо чимээ мэмээ янз бүрийн засдаг тэр компани дээр очиж онцлуулж байгаа. Гэтэл шинэ машин гэхэд хизээч юм байхгүй ихч минь те. Та энийг баг одоо яадаг юм байгаа те. Ямар ч байсан манах хэрвээ засах юм бол дор хаяж 300 мянга төгрөгийн ийм засвар гарч ийна гэж хэлж байгаа. Наадмын өмнө бол хэрэглэгч маань манад машин авчирсан л да онцлог хийлгээгээд манайх тэртээ зэрэг одоо яг компани өөрийн нөгөө одоо туршилтын машин гэж байдаг. Хэрэглэгч манад машин авчирч өгөөд манай машиныг унаад явсан байж байгаа. Тэгээ бид нар ерөөхдөө бол машиныг нь үзээд манайхан бол одоо яг одоо унж байгаа машинд нь бол аль асуудал байхгүй байгаа л да. Өөрөлдөн дээр үүссэн контакт маань бол байхгүй болсон тий. Монгол улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-гийн 3-7-д зааснаар баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бараа хэрэгцээ хангахгүй нуугдмал согог гэмтэлтэй нийлэрвэл худалдагч түүнийг солих эсвэл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд үн төлбөргүй засварлах. Хэрвээ ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үн хөлсийг бүрнээр нь эсвэл зүрэг буцаан олгох ёстой гэд заачсан байдаг юм а. Харин компани өнөөдрийг хүртэл хэрэглэгчийг шаардаад байхад энэ хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Шууд дэлгэр цэцэг гантуулнаар мэдээллээ.